За сайн байна уу, шинэ он солигдохын өмнө цаг үеийн үйл явдалтай холбоотой мэдээнүүдтэй холбоотой нэг подкаст оруулъя. За энэхүү подкаст маань нэг хэдэн хэсгээс бүрдэнэ. За эхний хэсэг нь болохоор технологитой холбоотой юм байна. За бидний эхний үзэх мэдээ маань Microsoft-ийн хямрал яагаад хэрэглэгчид Windows 11-ээс татгалзаж Linux болон Mac руу шилжиж байна вэ гэсэн мэдээ байна. Windows 10 үйлдвэрлэлийн системийн аль бие усны дэмжлэг үзүүлэх хугацаа 24 оны 10 сарын 24-нд дуусгах болсон толбогдуулан технологийн ертөнцид томоохон хөдөлгөөн өрнөж байна. Microsoft компани хэрэглэгчдэд Windows 11 руу шилжихийг хүчтэй шахаж байгаа боловч үр дүн тэдний хүлээлтээс хол зөрүүтэй байна. Өнөөдрийн байдлаар 400 орчим сая хэрэглэгч аюулгүй байдал эрсдэлтэй байсан ч гэсэн Windows 11-ийг суулгахаас татгалзаж хуучин системтэйгээ үлдэхийг илүүдэж байна. Windows 11-ийг тойрсон хамгийн том маргаан бол TPM 2.0 хэмээх аюулгүй байдлын чипний шаардлага юм. Энэхүү шаардлага нь 2018 оноос өмнө үйлдвэрлэгдсэн өнөөдөр ч маш сайн ажиллаж байгаа сая хүчрэг компьютеруудыг хоцрогдсон гэсэн ангилалд оруулж байна. Үүнээс болоод хэрэглэгч зөвхөн шинэ үйлдвэрлэлийн систем суулгахын тулд $2,500 үнэтэй шинэ компьютер худалдаж авах шаардлагатай тулгарч байгаа нь зохиомл хоцрогдол үүсгэж их хэмжээний цахим хог хаягдал бий болгож байна гэсэн шүүмжлүүд гарч байгаа юм байна. Windows 11-тэй холбоотой өөр нэг шүүмжлэл дагуулсан зүйл бол Microsoft-ийн онлайн бүртгэлийг заавал шаарддаг болсон явдал. Өмнө нь хүмүүс интернет хэрэглэлгүйгээр локал бүртгэл үүсгэн Windows-ыг хэрэглэж болдог байсан бол одоо энэ бүх гарцыг Microsoft системтэйгээр хааж байгаа юм байна. Энэ нь хэрэглэгчдийн өгдлийг цуглуулах үүлэн үйлчилгээ болон захиалгад бүтээгдэхүүнээс сурталчлах хэрэгсэл болж байна гэж шинжээчд үзэж байна. Тэр байтугай Start зэс болон File Explorer дотор сурталчилгаа харагддаг болсон хэрэглэгчдийн дургуутслыг туйлд нөхөрчээ. За дараагийн нэг гэрсэл бол хиймэл оюун ухаан ба тагнуулын програм гэж үнийг үзэж байна. Microsoft-ийн нэвтрүүлсэн Recall хэмээх AI функц нь аюулгүй байдлын шинжээчдийн өвчнөхийн хар дарсан зүйл болов гинэ. Энэ яадаг юм бэ гэхээр энэ функц нь хэрэглэгчийн дэлгэцийн зургийг хэдэн секунд тутам авч чадгалдаг бөгөөд энэ хувь хүмүүсийн хувийн мэдээлэл, нууц зүг, банкны мэдээлэл хакеруудын гарт орох эрсдэлийг үүсгэж байгаа юм байна. Эдгээр Microsoft компани энэ функцийг нэмэлт сонголт болгон өөрчилсөн ч гэсэн хэрэглэгчдийн итгэл хэдийг алдарчээ. За дараагийн нэг үндэслэл нь бол хурд ба гүйцэтгэлийн ухралт гэж байна. Энэ юу гэсэн юм бэ гэхээр маркетинг сурталчилгаанд Windows 11-ийг илүү хурдан гэж тодорхойлсон ч гэсэн бодит байдал дээр нь Windows 10-аас удаан ажиллаж байгаа туршдаар тогтоогдсон. За арт тал тасралтгүй ажиллаж байгаа AI процессууд өгөгдөл дамжуулалт болон OneDrive-ийн синхрончлол нь компьютерийн CPU болон RAM-ыг их хэмжээгээр зарцуулж байгаа нь ялангуяа тоглоом сонирхчдын үед гүйцэтгэлийг 10-аас 15%-аар бууруулж байна гинэ. За тэгээд эцэст нь энэ мэт дарамт шахалтаас залхсан хэрэглэгчд олноороо Windows-ыг орхиж байгаа юм байна. Сүүлийн 6 сарын хугацаанд Linux үйлдвэрлэлийн системийн хэрэглээ 3.2-оос 4.8 болж өссөн бол аж ахуй нэгжүүдийн донд Mac-ийн борлуулалт 47%-аар нэмэгдэжээ. Хэрэглэгчид Microsoft-ийн хяналтын платформыг биш харин өөрсдийнх нь өмч болж үлддэг зар сурталчилгаагүй чөлөөт үйлдвэрлэлийн системийг илүүдэж байна гэнэ. Хэрв энэ хандлага цааш үргэлжлэх юм бол ойрын 3 жилийн дотор Windows-ийн зах зээлд эзлэх хөв 60%-аас доош орж 2030 он гэхэд Linux болон Mac-ийн нийлбэр хэрэглээ Windows-ыг үүсэж тохируулах магадaltaй байна гэнэ. Ердөө 4 жилийн дараа гэсэн үг байна. Microsoft хэрэглэгчдэд үйлчилдэг үйлдвэрлэлийн систем шарин өөртөө үйлчилдэг систем бүтээхээр зүтгэж байгаа нь тэднийг зах зээлдээ шахах гол шалтгаан болж байна гэсэн байна. За дараагийн нэг мэдээ маань Windows 11 хэний төлөө вэ гэсэн саяхтай төстэй мэдээлэл байна. За өөр ямар нэг шинэ зүйл байна уу гэх юм бол бид үйлдвэрлэлийн системээ шинэ шатанд гаргаж байна. Windows одоо хэмэл оюун ухаан агентуудын таны орон зай болно гэсэн ийм мэдээллийг Windows сэтгэн 7 хоногийн өмнө хийсэн юм. Тус компанийн тайлбарснаар Windows одоо 3 чиглэл шинжлэгдэж байгаа жишээ. Эхнийх нь хэмэл оюун ухаан автономт агентуудыг хэрэглэгчийн өдөр тутмын үйл ажиллагаанд оруулна. За тэгсэн олон нийт үүнийг маш уурлаж бухимдаж хүлээж авсан байна. Энэхүү танилцуулах арга хэмжээний дараахан Windows болон девайсыг хариуцсан ерөнхийлөгч Pavan Davalor-ийн мэдээг сошиалд хуваалцахад хэрэглэгчид түүнийг маш их шүүмжилжээ. Энэ бүхэн хүмүүсийг Mac Linux руу түлхэж байна. Энэ балаарлаа зогсоо хэн ч үүнийг хүсэхгүй. Та нар яагаар баяжна гэсэн сошиал хөөсөнд амьдарч байна. Хэн ч үүнийг хүсээгүй. Зөвхөн бидний өгдлийг зөвшөөрөлгүй зарж байгаа хүмүүс сонирхож байна гэж хүмүүс бухимдсан байна. За сонирхолтой хэрэглэгчдийн бухимдлынх оргилдоо урьж байхад Microsoft компани үнэлгээ $3.880 болж $5.80 руу төгсөж байна гэнэ. Бизнесийн талаас харуул энэ шийдвэрүүд нь логиктой. Харин нөгөө талд компани үнцийн тэнгэр татах тусам Windows хэрэглэгчдийн сэтгэгдэл ёроол руу уруудж байна гинэ. За яагаад тийм болвоо гэсэн чинь
Үүнийг ойлгохын тулд Microsoft хэрхэн хоёр хэл төрснийг эргэн харах хэрэгтэй. 80-аас 90-ад онд Bill Gates MS-DOS-ыг аль болох олон компьютерт суулгах замаар эзэнт хүрнэ босгож байсан. Тэгж байснаа Internet Explorer-ыг албатан суулгасан эргээд шүүх дуудагдсан. Мөн техник хангамжийн үйлдвэрлэгчтэй хатуу гэрээ байгуулжсэн интернетгээсээ болоод шүүх дуудагдж байжээ. Энэ бүхэн тус компани ирээдүйд хаашаа ч ирж магадгүй анхдагч тохио байсан юм аа. Ахуйн хэрэглэгчид яагаад чухал биш болов? Microsoft-ийн өнөөдрийн орлогыг дийлэнх нь B2B буюу байгууллагын зах зээлээс хамаарах болсон үед Windows-ын сонирхол өөрчлөгдөж байна. Байгууллагууд Windows-оос салахад амар биш Windows 10-ын support дууснаар Windows 11-ийн байгууллага эрхлэж 10%-ийг давсан серверийн зах зээлийн орчим хувигчд Microsoft хянаж байна. Ийм нөхцөлд хувь хүмүүсийн бухимдал орлогот нь бараг нөлөөлөх болбоо. Тэдний гомдол тэрбум долларын гэрээг анхуулж чадахгүй гэнэ. За өөр нэг зүйл хэрвээ та Windows төлөөд мөнгө төлөөд авсан бол сурталчилгаа гарах ёсгүй гэтэл бодит байдал дээр Windows таныг дахин янз бүрээр шахаж байна. Бараг бүх зүйл дансны хэлхийг шахна, файлаа OneDrive татгалахыг уриална, байсгийгээд OneDrive нэвтрэгсэн сануулга гарч ирнэ. Ингэснээр таны баримт өгөгдөл ажлын бүх болмор Microsoft-ийн серверээр байрших ёстой юм шиг ойлголт төрүүлж байна. Ийм замаар Microsoft таны халаасыг туслаар сааж байна гэж ингэж үзэж байна. За энэхүү товчондоо хэлэхэд сүүлийн үед хүмүүс Windows, Microsoft компани Windows үлдэн систем жаахан сэтгэл дундуур байна гинэ. За дараагийн нэг мэдээ байна. Чи юу ч эзэмшихгүй гэхдээ жаргалтай байх болно. Технологийн салбарын аимшигт ирээдүй гэсэн ийм мэдээ байна. За энэ юу гэсэн үг юм бэ гэвэл Дэлхийн эдийн засгийн форумын зөвлөсөн чи юу ч эзэмшихгүй гэх ирээдүй биелэлээ олж бид өөрсдийн компьютер тоглоом киноноосоо татгалзаж зөвхөн түрээслэгч болох аюул нүүрлэж байна уу хэмээн асуусан байна. 2018 онд Дэлхийн эдийн засгийн форумаас чи юу ч эзэмшихгүй гэхдээ жаргалтай байх болно гэсэн нэг ачаалттай ишлэг нийтэлж байсан тухай шуган тарьж байв. Гэвч энэ зүгээр нэг хувилдааны онол биш харин том корпорациуд хэрэглэгчдийг хэрхэн хоослох гэж буй бодит төлөвлөгөө болохыг сүүлийн үеийн үйл явдлууд баталж байна гэнэ. Технологийн салбарт гарч буй өөрчлөлтүүд биднийг өөрийн гэсэн эд хөрөнгөгүй зөвхөн сар бүр төлбөр төлж ирэх авдаг хамааралтай хэрэглэгч болох чиглэл рүү явж байна гэнэ. За тэгсэн Nvidia компани иймэрхүү шийдвэр гаргасан байна. Сүүлийн үеийн мэдээлэлээр Nvidia компани 2026 онд тоглоомын зориулалтын график картны үйлдвэрлэлээ 30-аас 40% бууруулахар төлөвлөж байна гэнэ. Энэ нь зүгээр нэг нийлүүлэлтийн асуудал биш юм. AI буюу хэмжээ оюун ухааны салбар эрчимтэй хөгжиж буй энэ үед график карт үйлдвэрлэгчид тоглоомчдоос илүүтэйгээр асар их мөнгө олж чадах AI компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлэхийг илүүд үздэг болжээ. AI компаниуд зах зээл дээрх бүх техник хангамж, санах хойг шүүрдэж, цөмийн хамж авснаар энгийн хэрэглэгчдэд олдоц багасж, үнэн тэнгэрт татж байна. 2026 онд олон брэндүүдийн хувьд харанхуй жил байх төлөвтэй байгаа бөгөөд санах хойг хомсдол богино хугацаанд арилахгүй тодорхой болж байна гэнэ. За том технологийн компаниудын эцсийн зорилго нь хэрэглэгчдийг өөрийн гэсэн компьютергүй болгох явдал юм шүү гэж одоо ингээд зарим хүмүүс ярьж эхэлсэн байна. Хувь хүмүүсийг компьютертэй байлгахын оронд тэд cloud computing буюу үүлэн үйлчлэгийг санал болгож байна. Үүний хүрээнд хүн тухайн компаниудад сар бүр 15-аас 20 доллар төлж интернетээр дамжуулан хүчрэх компьютерт холбогдох юм байна. Энэ нь нэхэндээ хямдхан амар юм шиг санагдах боловч тухайн хүнд дараах эрсдлүүд үүснэ. Нэгдүгээрт програм хангамж эзэмшихээ болно. Та тоглоом програм өөрийн диск дээр хадгалах боломжгүй болно. Компани өссөн үедээ үйлчлэгийг зогсоож таны худалдаж авсан контентийг устгаж магадгүй. Хоёрдугаарт интернетээс бүрэн хамааралтай болно. Сүлжээ тасрах юм бол таны компьютер тоосох болон хуурна гэнэ. Интернетгүй бол юу ч хийж чадах болно гэсэн үг байна. Дараагийн асуудал нууцлын асуудал. Энэ нь бол таны компьютер дээр хийж байгаа бүх зүйл компанийн сервер дээр бичигдэж хянагдана гэсэн үг юм байна. За энэ хүн мөнгө сах бодлогын эсрэг зогсох цорын ганц зам бол нээлттэйг сурвалж болон өөрийн серверээ угсарч ажилуулах явдал юм. Жишээ нь Netflix цар бүр төлбөр төлөхийн оронд өөрөө DVD худалдаж аваад түүнийг Jellyfin зэрэг програм ашиглан гэртээ өөрийн сервер дээр байршуулах боломжтой. Мөн Linux үлдэн системд Windows-ын хэд хяналтаас гарах өөрийн техник хангамжаа бүрэн хянах боломжийг олгодог бөгөөд энэ нэг ёсондоо орчин үеийн эсэргүү соёл болон хувирч байна гэнэ. За тэгсэн cloud gaming гэдэг зүйл одоо тоглоомын салбарт орж ирэх гэж байна гэн. Энэ нь юу вэ гэвэл GeForce Now, Xbox Cloud Gaming гэх мэт үйлчилгээ зарим хүнд цорын ганц боломж болж байна. Гэхдээ энд нэг ноцтой асуулт бий. Та тоглоомоо тоглож байна уу эсвэл зүгээр түрээсэлж байна уу гэсэн асуулт юм.
Cloud үйлчилгээний үндсэн логик нь та ямар ч техник өмчлөхгүй зөвхөн сарын төлбөртүүлнэ, сервер унтарвал тоглоом алах болно, лиценз цуцлагдвал таны худалдан авалт алах болно гэсэн үг юм. Энэ нь бол нөгөө дэлхийн эдийн засгийн форумын хэлж байсан та өмч хөрөнгөгүй мөртлөө жаргалтай байх болно гэсэн тэр төлөвлөгөөний нэг жишээ маа гэнэ. За өмчлөл яагаад чухал юм бэ гэвэл өмнө нь DVD худалдаж авбал тухайн DVD таны өмч байсан, тоглоом худалдаж авбал таны дискэн дээр суудаг байсан, програм суулгавал таны файл болж үлддэг байсан. За тэгээд байдал юм байна. Аль чиглэлдээ яаж явахыг цаг хугацаа харуулнаа гэсэн байна. За дараагийн нэг мэдээ. ChatGPT дараагийн Google биш харин дараагийн Facebook болох замдаа явж байна вэ гэсэн мэдээ байна. За тэгвэл бидний өдөр тутмын амьдралд нэг томоохон өөрчлөлт гарсан. 3 жилийн өмнө бид Google-тэй үзье гэдэг байсан бол одоо ChatGPT-гээс асууя гэдэг болсон. За энэ бол хэрэглэгчийн зан төлөвийн түүхэнд хамгийн хурдан шилжилт юм. ChatGPT 7 хоног бүр 800 сая хэрэглэгчтэй болж түүхэнд хамгийн урт өссөн бүтээгдэхүүн болсон. Гэвч OpenAI компани хэрэгжүүлж буй стратеги нь Google-ийнхээс тэс өөр бөгөөд харин Facebook-ийн цагвартай илүү төстэй байна гинэ. За энэ юу гэсэн үг юм бэ гэвэл Google бол хэрэглэгчийг хамгийн урт хугацаанд хэрэгтэй мэдээлэл рүү хүргээд сайтаас гарах зорилготой зурцлагч юм. Тэдний бизнес загвар нөхөн богино агшин цаар сурталчилгаа харуулах дээр тогтдог. Харин ChatGPT-ийн интерфейс нь харилцан яриан дээр суурилдаг. Энэ нь таныг сайтаас гаргах биш харин дараагийн асуултаа асууж файл нэмж улам их цагийг тэнд өнгөрүүлэхэд хүргэдэг. Энэ бол Facebook, Instagram ашигладаг engagement буюу хэрэглэгчийг удаан барих стратеги юм. За эдийн засгийн хувьд OpenAI Google-тэй бол өрсөлдөх боломжгүй. Google энийг хайлтын зардал маш бага бөгөөд зар сурталчилгааны асар ашигтай бизнес загварыг олж чадсан. Харин ChatGPT-г нэг асуултанд хариулах зардал нь Google-ийн хэсэгтэй 10 дахин өндөр. Google өөрийн дататай өөрийн чип, өөрийн далайн ёроолдох кабель гэд бүх дэд бүтцийг эзэмшдэг. OpenAI Microsoft-ийн серверүүдийг түрээсэлдэг. Түрээс төлж буй компани өөрөө бүх юм эзэмшдэг компаниас илүү гарч хайлтын зах зээлд ялхан санхүүгийн хувьд баг боломжгүй маа гэнэ. За тэгээд үүнээс үндслээс зарим судлаачид OpenAI буюу ChatGPT одоо салаа замын улд сурдаг байна. Тэд хамгийн шилдэг судалгааны лаб хэвээр үлдэж Google-тэй өрсөлдөх үү эсвэл Facebook шиг хэрэглэгчийн сонирхол суурилсан нийгмийн харилцааны платформ болох уу гэж асуусан байна. Ингээд одоогийн байдлаар тэд дараагийн Facebook болох замыг сонгож байх шиг байна гэж дүгнсэн байна. За тэгсэн хятадын чиптэй холбоотой бас нэг мэдээ байна. Хятадын Манхэттен төсөл буюу хагас дамжуулагчийн дайнд гарсан гэдгийг өөрчлөлт гэнэ. За энэ юу юм бэ гэхээр 2025 оны ихэр технологийн ертөнцид нэгэн шуугиан тарьсан үйл явдал болсон. Хятадын Шинжийн хотын өндөр хамгаалалттай лабораторид хятадын эрдэмтэд дэлхийн хамгийн дэвшилтэт чип үйлдвэрлэх технологи болох EUV буюу Extreme Ultraviolet Lithography машины анхны загварыг амжилттай угсарч дуусгажээ. Өрнөдийн орнуудын хятадд тавьсан хориг арга хэмжээний гол цэг нь энэхүү технологи байсан бөгөөд шинжээчд хятадыг үүнд хүрэхэд дор хаяж дахиад 10-аас 15 жил шаардлагатай гэж таамаглаж байсан юм. Барууны шинжээчдийг таамаглаж байсан. За EUV гэж юу вэ? Яагаад юм чухал юм бэ гэсэн чинь EUV lithograph гэдэг бол 7 нанометрс бага хэмжээтэй хүчрэг чипүүдийг үйлдвэрлэдэг цорын ганц арга юм гинэ. Эдгээр чипүүд нь хэмэл оюун ухаан, орчин үеийн ухаалаг гар утас болон цэргийн зэвсгэлд ашиглагддаг. EUV машин хайлсан туулганы туслыг секундэд 50,000 удаа лазераар буудаж Цельсийн 200,000 хэм хүртэл халсан плазма үүсгэх замаар ажилладаг. Энэхүү технологийн дэлхийн цор ганц монопол үйлдвэрлэгч Нидерландд байдаг ASML компани байсан юм аа гэнэ. Энэхүү төслийг Хятад улс дэлхийн 2 дугаар дайны үеийн цөмийн бөмбөг бүтээх Манхэттен төсөлтөд зүйрлэн нэрлэжээ. Reuters агентлаг мэдээлж бугаар энэхүү төслийн инженеруудын баг нь ASML компанид ажиллаж байсан туршлагатай инженерүүд байгаа юм байна. Мөн тэднийг илчлэхийн тулд хуурамч бичиг баримт зохиомл нэр өгч гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлан лабораторид ажиллуулж байгаа жишээ. Энд ажиллаж буй мэргэжлүүд жилийн 400-аас 700 мянган Америк долларын урамшуулал олгон орон сууцны хөнгөлөлт өгч заримд нь нууцаар Хятадын иргэншил хүртэл олгох жишээ. За хангалттай сайн байхад болно гиндэ. Хятадын бүтээсэн анхны загварны ASML-ийн ихтэй харьцуулахад одоогоор авар хэмжээ ихтэй байгаа бөгөөд арилжааны зорилтоор чип хэвлэж эхлэегүй байна гэн судалгааны шатанд явж байгаа юм байна. Гэвч хамгийн гол саад болох EUV гэрлийн их үсгэрийг гаргаж авч чадсан нь технологийн хувьд асар том өсрэлт юм. Шинжээчдүүд үзэж бугаар Хятад улс дэлхийн хамгийн сүүлийн чиптэй өрсөлдөхөөс илүүтэйгээр гадны хараат бус байж өөрийн цэрэг болон AI-гийн хэрэгцээг хангалттай боломжийн хэмжээний чип үйлдвэрлэхийг л тэргүүнд тавьж байгаа юм гинэ.
За энэхүү хятад улс дотроо чип үйлдвэрлэх ийм нууц том төсөлд хэрэгжүүлэн амжилттай явж байгаа юм байна. За дараагийн товч мэдээ бол Марк Цукербергийн метаверсийн сүрлэгнэ. За Марк Цукерберг метаверс гэдэг хүүхдийн кино шиг нэг тийм зүйл ингээд хийгээд нийтээр цацж байсан. Энэ бол Facebook-ийн 3D тийм хувилбар байх ёстой байсан. За үүнд 2020 оноос хойш 70 тэрбум Америк доллар зарцуулаад байгаа ч алдагдлалд ороод байна. Сая хүн орно гэж хүлээж байсан ч Horizon Worlds гэдэг одоо энэ Metaverse-д өдрийн идэвхтэй хэрэглэгчийн тоо заримдаа ердөө 900 хүртэл ундаа гэсэн тооцоо байдаг гинэ. Facebook маш их хэмжээний мөнгөний үүнд зориулан алдаж байгаа юм байна. Тэгээд технологийн гоцхонд Джон Кармак 2022 онд Метаг орхихдоо Цукербергийн арга маш хатуу шүүмжилсэн юм. Тэр VR технологид итгэгч Метагийн хийж буй оролдлого дэндүү удаан гацалт ихтэй байна гэсэн юм. Хөрөнгө оруулагчид Metaverse-д мөнгө хүрхээ зогсоохыг шаардсан Цукерберг зөрүүлсээр байв. Гэхдээ 2024 оноос түүний анхаарал Metaverse-с илүүтэйгээр хэмэл оюухан руу шилжижээ. Энэ нь магадгүй түүний хоёрт том алдаа болох уу эсвэл компаниг намрах шийдэл болох уу гэдэг нь одоогоор тодорхой биш байна хэмээн бичсэн байна. За дараагийн мэдээ GPU-гийн өсгөлэн 3.0. Яагаад энэ удаагийн хомсдол өмнөхөөс илүү аюултай вэ гэсэн мэдээ байна. Сүүлийн 10 жилд компьютер тоглоом сонирхчид нэг мөчлөгийг дахин харсаар ирсэн нь GPU олдоц багасаж үн тэнгэрт хадаж өлсгөлийн ихтэй мөчлөг байв. Үүний дараа зах зээл норж хуучин картууд олширч үн буцаад хэвийн байдалтай ордог. Энэ бол баг хууль мэд давтагддаг загвар болсон юм. Гэвч өнөөдөр бидний харж буй байдлын загвар таарахгүй байна. RAM буюу санах ойн хомсдол ажмаар график картын хомсдол руу шилжиж байгаа нь энэ мөчлөгийн цөөн хэдэн эерэг талуудын нэгийг устгаж байна. 2007 онд криптогийн анхны GPU өсгөлэн үүссэн юм. 2017 он бол олон тоглоомчдод мартагдчихгүй жил биткойн, этериум зэрэг крипто валютуудын үн богино хугацаанд 10 дахин өсөж GPU олборлолт асар ашигтай болсон. Үүний дүнд бүх төрлийн график картууд уурхайд гинжлэгдсэн, дэлгүүрүүдийн лангуунууд хоосрон тоглоомч сонголтгүй болсон. Тухайн үед крипто олборлагчид GPU гэрэлтгчийн зах зээлээс авч байсан. Харин крипто зах зээл 2018 онд унж эхлэхэд уурхайд GPU-гүүдэд зарахад хуучин картын зах зээл гинт дүүрэн өсөглөнгөөс илбгшил гэсэн мөчлөг ингэж үссэн гэнэ. Үүний дараа 2020-оос 2022 онд пандемик буюу цар тахал нэмэх нь крипто гэсэн хоёр дахь хямрал тохиолдсон. Энэхүү хоёр дахь GPU өсгөлэн 2020 онд аимшигтайгаар давтагдсан. Энэ үед крипто валют дахин оргилдоо хүрсэн. Дэлхийд даяар цар тахал дэгдэж үйлдвэрүүд таагдсан. Чипийн нийлүүлэлт үндснээр доголдсон. RTX 3080 зэрэг шинэ картууд тухайд үнийн хувьсгал амлсан ч бодит байдал дээр олдохоо болсон. MSRP гэдэг үг бараг мартагдаж картууд хэдэн мянган долларт амлагдсан. Гэсэн ч эцэстэн мөчлөг өмнөхтэй адил дууссан. Крипто зах зээл унаж хуучин GPU зах зээлийг дүүргэсэн гэнэ. За тэгтэл одоо 3 дахь ийм хомсдлын мөчлөг тохиолдож байгаа ба энэ удаад крипто валюттай биш харин хэмэл оюун ухаантай холбоотой хомсдол байна гэнэ. Сүүлийн хэдэн жил дэлхийд даяар хэмэл оюуны зэвсэглэл эхэлж том корпорациуд интернетийн бүх хөгжлийг хамж асар их тооцоолол хийх хүчин чадал шаардсан дата төвүүд барьж байна. Үүний төвд мэдээж Nvidia-гийн GPU-гууд бий. Энд хамгийн сонирхолтой нь энэ удаа эхлээд GPU биш харин санах ойн хомсдол эхэлвэ. AI дата төвүүдэд асар их хөгжил хадгалах хэрэгтэй. Үүний тулд RAM хадгалтын төхөөрөмж асар их хэмжээгээр шаарддаг нь улмаар санах ойн үн огцом өснө. Харин график карт ч мөн санах ой ашигладаг тул энэ хомсдол зайлшгүй GPU-гийн хомсдол болж хуурна гэнэ. Яагаад энэ удаа дараа нь дахиж илбгэшихгүй байж магадгүй вэ гэвэл өмнөх хоёр мөчлөгт бид нэг найдвартай байсан нь зах зээл унахад уурхайж GPU-г зарна гэсэн найдлага байсан. Гэвч энэ удаагийн AI-ийн мөчлөг дараах асуудал байна. Хэрэглэгчийн GPU биш Enterprise GPU зах зээлийг сорж байна. H100 зэрэг серверийн картууд тоглоом тохирохгүй. AI зах зээл нурлаач тоглоомчдод ашигтай хуучин картын далаа үүсэхгүй нэ. Тоглоомчд өмнөх шиг хямдралын дараах баярыг үүсэхгүй нэ гэнэ. Үүнээс болоод 3 боломжтой ирээдүй харагдаж байна. Эхний хувилбар бол AI хөөс ойрын сарууд таарч дата төвийн эрэлт огцом унана санах хой суллагдж үнэн хурдан буурна гэнэ. Хоёр дахь хувилбар AI-гийн эрэлт доктортой үлдэж санах хой үйлдвэрлэгчид айжмаар үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ. Гэхдээ үнэн нь 2-3 жилийн дараагаас л баг хэвэн болно гэнэ. За тэгвэл хамгийн муу хувилбар нь юу юм бэ гэсэн чинь AI дата төвийн эрэлт тасралтгүй өсч нийлүүлэлт нь хязгаарч гүйцэхгүй бөгөөд RAM GPU байнга үнэтэй өрөвлтнэ гэнэ. Энэхүү 3 дахь хувилбар биелбэл бидний ажил мэргэжилж өөрчлөгдөж GPU-гийн үн хамгийн бага асуудал болох магадaltaй. За гэхдээ энэ удаа байдал өөр байна. Өмнөх 2 GPU өсгөлөнд нэг тавьшруулдаг зүйл байсан дараа нь зах зээл засарна гэсэн бодол байсан. Харин AI-д тулгуурсан мөчлөгт тийм баталгаанлах байна. Санах хой дата төв Enterprise тоног төхөөрөмжтгэр нь
хэрэглэгчийн зах зээл шууд буцаж ирэхгүй. Тиймээс энэ удаагийн GPU-гийн хомсдол бол зүгээр нэг давтагдсан түүх биш, харин зах зээлийн логик өөрчлөгдөж байгааг нь тохио юм. За тэгсэн чинь дараагийн мэдээ Nvidia болон Palantir аюултай нэгдэл AI дистопия манай хаалгыг төгсөж байна уу гэсэн мэдээ байна. За энэ юу вэ гэсэн чинь Nvidia компани цэрэг батлан хамгаалахын талбарын компаниудтай хамтран ажиллаж байгаа тухай мэдээ юм байна. Технологийн аврах том компаниуд видео тоглоомын ертөнцөөс дайн тагнуулын талбар руу шилжин иргэний эрхчлэн занал хэлж буй pre-crime буюу гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх нэрийн доор хяналтын системийг хэрхэн бүрдүүлж байгаа тухайг нь. За Nvidia компани өнөөдөр засгийн газрууд зэвсэг тагнуулын хэрэгсэл нийлүүлдэг томоохон тоглогч болон хүрчээ. Зөвхөн энэ онд гэхэд Nvidia логик үйл ажиллагааг зардаг 3 сая доллараар нэмэгдүүлсэн байна. Тэд цагаан ордны хүлээн авалтын танхимыг засварлахад 10 сая доллар, ерөнхийдөө тангараг өргөх ёслолд 1 сая доллар хандвалсан баримт бий гинэ. Гэвч хамгийн ноцтой мэдээ бол Nvidia Америкийн засгийн газрын хайртай хиймэл оюуханд суурилсан цэргийн болон олон нийтийг хамарсан тагнуулын програм хангамжийн компани болох Palantirтэй хамтран ажиллах болсон явдал юм. Хэдхэн 7 хоногийн өмнө энэ хоёр компани хятадын асуудлаар маргалдаж байсан ч мөнгөний үнэр өнөртмөгц Nvidia хинтээж хамтрахад бэлэн гэдгийг харууллаа. Palantir харин Nvidia-гийн технологиг нэвтрүүлснээр бид гэрлийн урдаар асар том масштабаар мэдээлэл боловсруулах боломжтой болно гэж мэдэгдэж байна. За Palantir гэж юм бэ? Энэ орчин цагийн Skynet-ийн эхлэлүүг нь. За Palantir гэдэг нэр нь JR толгойн бүгжний эзэн цохилд гардаг алс холыг харах чадвартай, гэхдээ харанхуй эзэн Sauron-ы хэрэгшээлд байдаг шид чулуунаас гаралтай гинэ. За 2003 он цэхүүрийн хөндөд байгуулагдсан Palantir компани анхнаасаа тагнуулын төв газраас санхүүжилт авч CIA-гийн дэмжлэгтэй үйл ажиллагаа эхлүүлсэн гэнэ. Тэд мөн FBI, ICE буюу цагаачлалын батлан хамгаалалтын янз бүр 3 хэсэг агентлагуудтай хамтран ажилладаг бөгөөд сүүлдээ орон нутгийн хууль сахиулах байгууллагууд руу хүрээгээд хэлсэн юм. Саяхан батлан хамгаалах юмнаас Palantir-т 10 тэрбум долларын гэрээ олгосон бөгөөд сонирхолтой нуугт тендерт өөр өрсөлдөгч байгаагүй гэж мэдгдсэн байна. За компани Gotham хэмээх платформ бүтээсэн бөгөөд энэ хиймэл оюуханд суурилсан байлдааны давуу байдлыг эзэмших зорилготой гэнэ. Palantir-ыг Terminator киноны Cyberdyne систем гэж үзвэл Gotham нь түүний Skynet програм юм байна. Энэ систем хиймэл дагуул камер мэдрэх зэрэгс мэдээлэл цуглуулж операторуудад ChatGPT шиг чатботоор дамжуулан дайснаа устгахгүй эсвэл дрон илгээх үг зэрэг үйлдэлүүдийг санал болгодог гинэ. Асуудал AI алдаан үүсгэж магадгүйтэй холбоотой. Palantir өмнө AWS Azure зэрэг үйл өмгөөлөлтийг ашиглаж байсан бол одоо Nvidia-гийн GPU CUDA X сан нейрон загваруудыг шууд нэвтрүүлж байна. Nvidia-гийн гүйцэтгэх захирал Jensen Huang үнийг гэрлийн хурдаар өр тожж байгаагүй цар хүрээнд өгөгдөл боловсруулах боломж хэмээн тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл уг компанид суперкомпьютер бүтээж өгөх гэж байна л гэж ингэж ойлгож болохоор юм байна. Palantir-ийн удирдлага баг нь өөрсдөөсөө өвөрмөц заримдаа аимшигт үзэл бодолтой хүмүүс байдаг. Эдгээрийн тоонд Peter Thiel багтдаг юм байна. PayPal-ыг үүсгэн байгуулагчид нэг тэр бомтон тэрбээр эрх чөлөө ба ардчлал хоёр хоорондоо нийцнэ гэдэгт би итгэхэ болсон гэж хэлж байсан удаатай гэнэ. За Jensen Huang саяхан Palantir-тай хамтран ажиллаж будаа сэтгэл хангалуун байгаа хэмээн мэдэгдэж байжээ. Palantir болон Nvidia-гийн хамтын ажиллагаа зөвхөн цэрэг армаар хязгаарлагдахгүй, жижиглэн худалдааны сүлжээнүүд AI-г ашиглан хүмүүсийг хянаж байна. Lowe's болон Home Depot зэрэг дэлгүүрүүд Flock хэмээх хяналтын камеруудыг ашиглаж байна. Эдгээр камерууд нь зогсоол руу орж буй автомашин дугаарыг уншиж цагдаагийн байгууллагад мэдээлэл дамжуулдаг гинэ. Энэ систем мөн хүнийг профайлжуулах чадвартай, өөрөөр хэлбэл машины наалт дээр үндэслэн тухайн хүн улс төрөд ямар үзэл бодолтой хинтээ уулздаг, хэний машин хажуу зогссон, сүм хийдэм мөн чагсаад цуглаан төцсөн эсэх зэрэг олон талын мэдээллүүдийг хооронд нь харьцуулж үздэг гэнэ. За ингээд хамгийн аимшигтай энэ технологи pre-crime буюу гэмт хэрэг хийгээгүй байгаа хүмүүсийг гэмт хэрэг хийж болох магадлалыг ингээд тооцдог гинэ. Minority Report-д кинон дээр гардаг шиг team систем болох эхлэл байж магадгүй юм аа гэж ингэж үздсэн байна. За эцэст нь юу гэдэг үгнсэн бэ гэхээр Nvidia болон Palantir-ийн хувьцааны үнэ өсөж Nvidia-гийн зах зээлийн үнэлгээ 5 триллион буюу 5.80 доллар хүрэхэд өгч байна. Гэвч энэ өсөлтийн цаана иргэний эрх чөлөө, хувийн нууц, байгаль орчны асрах төлөөс нуугдж байна. Хятадтай өрсөлдөх нэрийн дор хяналтгүй хөгжүүлж буй энэхүү AI системүүд эргээд жирийн иргэд эсрэг чиглэсэн зэвсэг болж хувирч байна. За дараагийн мэдээ манай хоёр хөрштэй холбоотой байна. Оросын шингэрүүлсэн хийн экспорт Хятадд дээд амжилт тогтоовоо. Барууны хориг арга хэмжээ үр дүнд хүрээгүй бүтэрсэн үг гэнэ. За өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал Оросоос Хятад руу нийлүүлсэн шингэрүүлсэн хийн хэмжээ 2 дахин нэмэгдэж 1.6 сая тонн хүрсэн байна. Энэхүү огцом өсөлтөнд зах зээлийн бүтцэд дараах том өөрчлөлт авчирлаа. За юун төрөө Оросын холбооны улс нь Австрали улсыг ардаа орхиж Катарын дараа Хятадын зах зээлд шингэрүүлсэн хийн 2 дахь том нийлүүлэгч болж чадав.
За Европын зах зээлээ алдсан Орос улс Азийн хамгийн том тоглогч болох Хятадын зах зээлд өөрийн байр суурин амжилттай баттгаж байна. Оросын байгалийн хий Хятадын зах зээл дээр хамгийн өрсөлдөх хямд сонголт болж байгаа юм. Оросын хий зах зээлийн дундч үнээс ойролцоогоор 10%-аар хямд үнэлэгдэж байна. Энэхүү хямд үнэ Хятадын 12 нийлүүлэгч дундаас Оросын хийг хамгийн хямд болгож импортын хэмжээ нэмэгдэхэд гол нөлөө үзүүлжээ гэнэ. За Небенсия гэдэг Оросын холбооны улсаас нүүбд суугаа элчин сайд Василий Небенсия нүүбээс Америкийн бодлого шүүмжилж хэлжээ. Тэрээр Вашингтон зөвхөн өөрсдөө ашиг сонирхолтой нийцсэн тэдэнд ашигтай бодлого явуулж буй нөхцөлд альва улсын тусгаарч тогтнолыг хүлээн зөвшөөрдөг гэж хэлсэн байна. Мөн хэрв та өөрийн ард түмнийхээ сайн санаадлын ямар нэг зүйлийг хийхийг оролдвол тэд тантай яг л одоогийн Венесуэлтэй харьцаж байгаа шигээ харьцах болно. Тиймээс хэний төлөө дуугараад байгааг нь бүү асуу тэгснэ улмаар. За дараагийн мэдээ Чехийн батлан хамгаалахын шинэ сайд Украинд айлчлагаас татгалзаж цэргийн тусламжаа зогсоовоо гэсэн мэдээ байна. За Чехийн улс төрийн тавцан томоохон өөрчлөлт гарч эрхчлөө ба шууд ардчил буюу SPD нам батлан хамгаалахын сайд Яромир Зунагийн Украинд хийхэр төлөвлөж байсан айлчлалыг цуцалж тус улсад сум хэрэгсэл нийлүүлэх санаачд оролцоо зогсоохыг шаардж эхэлжээ гэнэ. За SPD намын дарга Томи Окамура намын зөвлөлийн хурлын дараа мэдгэдэгтээ сайд Зуна Украины урьдчилгаас татгалзсан бөгөөд хэвлэлийн баг хурлын үеэр сэтгүүлчдэд товч мэдлэг төдийгөр ярьсан гинэ. Өмнө нь Зуна сайд 1-р сард Словак улсад хийх айлчлалынхаа дараа Украинд очих хэсгийг шийднэ гэж мэддэж байсан юм байна. Өнгөрсөн баасан гарагт болсон хэвлэлийн баг хурлаар Зуна F-35 сөнөгч онгоц судалтай авах хөтөлбөрийг үргэлжлүүлэн Украинд сум хэрэгсэл нийлүүлнэ. Оросын түрэмгийл эсрэг зогсож буй Украиныг зорино гэж зарлаж байсан юм. Гэвч эдгээр мэдээллийг SPD намынх эрс хүчтэй эсэргүүцсэн байна. Энэ мэд дотоодын улс төрийн байдлаас болоод Чех улсын гадаад бодлогоодоор тодорхойгүй байдалд ороод байна. Албан ёсны мэдээлэлтэй Украиныг дэмжиж буйгаа илэрхийлдэгч бодит байдал дээр тодорхой алхам хийхээс зайлсхийх хандлага ажиглагдах болов үүнд санхүү болон зэвсэг нэмэлт хөрөнгө зэвсэг гаргахаас цааргалж байна. Европын холбооны хамтарсан зээлийн баталгаанд оролцохоос татгалзаж байна. Парламентын ордондоо Украины далбааг мандуулахгүй байх, батлан хамгаалахын сайдаа Киеврүү илгээхээс зайлсхийх зэрэг бэлэгдлийн чанартай үйлдэлүүд ч хийхээ болжээ гэсэн байна. Үүнээс нь Чехийн засгийн газрын доторх улс төрийн зөрчилдөөн нь Украиныг дэмжих Европын нэгдмэл фронтод анцав суулгаж болцсохгүй хэмээн Европын ажиглагчид ярьж эхэлжээ. За тэгсэн дараагийн нэг мэдээлэл болохоор Америктэй холбоотой байна бол эвчтэрийн хэргийн нууцлагдсан материалууд засгийн газрын хайхрамжгүй байдал баял болсон ноцтой баримтууд гэсэн мэдээ байна. Эвчтэртэй холбоотой нэлээд тийм мэдээлэл сая ил бол задраа тэгэд Америкт маш их шуугиан тарьж байгаа. Sam Altman Gamers хэмээх YouTube-ийн сувгийн хөтлөгч мудахаар Jeffrey Epstein-тэй холбоотой шинээр ил болсон баримт бичгтийн талаар нэгэн сонирхолтой видео оруулсан байна. Тэр Америкийн хууль зүйн яамнаас гарсан эдгээр файлууд нь засгийн газрын зүгээс сэргийг хэрхэн болох нууцлыг оролцсон болон тэдний ажлын хариуцлага байдлыг илчилсэн байна гэж хэлсэн байна. Америкийн засгийн газраас нууцаас гаргаж болно гэж үтсэн хэсгүүдэд нууцлсан хэсгүүдэд хар зураасаар дарсан боловч энэ техникүүд маш бүтүүлэг алдаа байжээ. Хэрэглэгч зүгээр тэрхүү харлсан хэсгийг копи хийж аваад өөр нэг текст засварлагч юм уу өөр юм дээр пэст хийгээд тавихад нуугдсан бичвэрүүд нь шууд уншигдчих байв. Тэрхүү нууцлыг оролцсон хэсэгт шүүгдэгчид гэрчүүдийн өмгөөлөгчдийн төлбөр болон шүүх хурлын зардыг төлөх замаар өөрсдийн бэлгийн мүлждэг хүн худалдаалах гэмтэргийн нуун дарагдуулахыг оролцсон тухай өгүүлсэн байжээ. Мөн зарим файлуудыг хайлтын системээс хассан боловч веб бүтэцийн хаягн дээр тоонуудыг баг зэрэг өөрчлөлт тэдгээр нууц материалуудад чөлөөтэй нэвтэрч болохоор байсан засгийн газрын техникийн чадамж ямар түвшин байгааг харуулсан байна. Шинээр ил болсон 11,000 орчим файлын донд толгойн мөрдөж чон мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд багтсан байна. Эдгээр баримтууд дотор олонний танил эрхмүүд төр дундаа ерөнхийлөгчсөн Дональд Трамптай холбоотой ноцтой мэдүүлгүүд байв. Жишээлбэл 1995 он Трампыг авч явж исэн лимузин машины жолооч тэр утсаар ярихдаа Jeffrey гэдэг нэрийг дурдж байсан мөн охид хүчрхийлж байсан тухай ярьж байгааг сонссон гэж мэдүүлсэн байна. Гэхдээ хууль зүйн яамнаас эдгээр мэдүүлгүүд нь зарим нотлогдоогүй байгаа зүгээр дуулан шууганы зорилготой байж магадгүй гэж анхааруулсан байна. За илэрсэн баримт бичгүүдийг харахад энэ хүү гэмт хэргийн хүн худалдаалах гэмт хэргийн сүлжээ маш өргөн үрээтэй байсан бөгөөд хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх нэгжээс ирүүлсэн имэйлүүдэд лав 10 гаруй хам хэрэгтэн дурддагдсан байна. За энэ хүү Эпштейнтэй холбоотой дараагийн том дүгнэлт дэгдээд байна. За дараагийн мэдээ бол 2025 онд буюу саяхан Америк нэгдсэн улс үндэсний аюулгүй байдлын шинэ стратеги батлан зарласан. Тэгээд энэ ноёлох ирмэлцлүү эсвэл бодлон заламж халаа юу хэмээн судлаачд ингэж бичжээ. За энд одоо нэгэн тийм олон улсын харьцааны судлаач нэгэн анализыг товчхон үзье. Тэрээр за би 33 хуудас бүхий стратегийн хүү баримт бичигт наривчлсан дүн шинжилгээ хийлээ.
олон хүн цөөн хэдэн үг гэлгийн шүүрч аваад Америкийн нэгдсэн улс дэлхийн хэмжээнд ноёрхоо болж зөвхөн баруун хагас бөмбөрцөгтэй анхаарнаа. Орос хятадыг аюул занлагыг дуртаагүй байна гэмтэр дүгнэж байна. Би эдгээр өнгөц дүгнэлтийг няцаахын тулд баримт бичгээс маш олон ишлэлийг түүж бодит байдал дээр нөхөө стратеги нь Орос хятадыг хязгаарлах тэдэнтэй сөргөлдөх тухай болохыг тодорхой харуулсан. Миний хийсэн наривчсан дүн шинжилгээ нэг цаг гаруй үргэлжлэх тул цаг багтаа хүмүүс зориулж нөхөө хураангуй үйлдэл бэлтлээ гэсэн байна. За тэгсэн тэр цааш нь 2025 оны Америкийн үндэсний аюулгүй байдлын стратеги нь Америк олон 10 жилийн турш баримтлжирсэн дэлхийд ноёрох бодлогыг дахин баталгаажуулсан. Гэхдээ нэг ялгаа нь олон тулд ертөнцийн чадах нэгдэж Америк өөрийнх нь нөөц боломж хязгаарлагдсан болсныг бүлээн зөвшөөрч ачаалал хуваалц тал дээр онцгой анхаарчээ. Burden sharing гэж хэлсэн байна. Энэ нь Америк нэгдсэн улс дэлхийн ноёрхлоос татгалзаж буй эрх биш харин өөрийн гал гар хөл болсон улсуудыг буюу проксигуудыг нэгтгэн Орос хятад болон бусад өрсөлдөгчдийнхээ эсрэг ашиглах ачаалал хуваалц сүлжээ байгуулах замаар зорилготой хүрэх гэсэн оролдлого юм. Эдгээр уг баримт бичгийн агуулга маш тодорхой боловч зарим шинжээчид үүнийг Америк Орос хятадтай сөргөлдөхөд зогсоож баруун хагас бөмбөрцөг рүүгээ ухарч байна гэж андууташаа тайлбарлаж байна. Гэвч Америк ерөнхийлөгч Дональд Трампын бичсэн өмнөх үг болон баримт бичгийн эхний үйлдвэрлэл гэхэд иймэрхүү гордлого бүр нэцааж байгаа юм. Ерөнхийлөгч Трамп өмнөх үгэндээ Америкийн цэргийн машинд $180 хөрөнгө оруулалт хийсэн, НАТОгийн орнуудын батлан амлалт зарлыг нэмэгдүүлсэн, Иранд цохилт өгж Венесуэла эсрэг дайн бэлтгэж байгаа бахархалтайгаар дуртжээ. Баримт бичгийн эхний хуудаснаас л дайн тулаан занал хийлийн өнгө альц цохолцож байхад бодлого өөрчлөгдсөн гэж хэлэх үндслэл алга. Хэрвээ Америк үнэхээр дэлхийн сөргөлдөөс татгалзаж байгаа бол яагаад цэрэг аримдаа их $80 цутгаж НАТОгийн зарлыг дотоодын бүтээгдэхүүний 20-5% болгож өсөхийг шаарддаг байгаа юм бэ? Энэ логикийг авцалтаагүй юм. Уг баримт бичигт Америкийн цэргийн аж үйлдвэрийн баазыг сэргээж өндөр түвшний ур чадвартай дайсан техник мөргөлдөөнд шаардлагатай хамгийн хүчрхэг дэвшилтэт системүүдээр хангах тухай өгүүлсэн байна. Энэ нь Америк цаашид ч дэлхийн тавцанд хүчээр далаалах бодлого өргөжлүүлэхэд хатууд шийдвэр төгс байгааг илтгэж байна гэсэн үг. Ур чадвартай дайсан гэж хэнийг хэлвэ? Олон шинжээчид энэхүү баримт бичигт Орос хятадыг Америкийн аюул занал гэж шууд дуртаагүй байна гэж ярьж байгаа боловч тэдний хэлээд буй ур чадвартай дайсан гэж хэн байх вэ? Ийм хэмжээний дайсан баруун хагас бөмбөрцөгт хаанч байхгүй бөгөөд энэ Орос болон хятадыг хэлж байгаа нь илэрхий юм. Уг баримт бичиг даяаршил Америкийн нэгдсэн улсын дэлхийд ноёлох байнгын хэрэгсэл байж чадаагүй бүлээн зөвшөөрсөн байна. Гэсэн ч стратегийн гол зорилго нь эх 10 жилүүдэд Америкийг дэлхийн хамгийн хүчрхэг баян нөлөө бүхэн амжилттай улс хэвээр үлдээх гэж шууд иш татжээ. Өөрөөр хэлбэл Америкийн дэлхийд давмгай байдлыг хадгалахыг зорж байна. Энэхүү давмгай байдлаа хадгалахын тулд Орос хятад зэрэг өрсөлдөгчийг хавчин шахаж хязгаарлах шаардлагатай. Учир нь Америк хятадаас 4 дахин бага хүн амтай аж үйлдвэрийн бааз нь хятадаас жижиг дэд бүтцэн сул өгдсөн. Жил бүр бэлтгэгч буй систем буюу шинжлэх ухааны технологи инженерч математикийн чиглэлийн төгсөгчдийн тоо саяар бага. Ийм илэрхий сул талтай атлаа хятад шиг шинээр гарч буй гүрнийг саатуулж хорлон сүйтгэхгүйгээр хэрхэн тэргүй гинэнд үлдэх вэ? Хятад улс асар их хүн амдыг бүтц боловсрал аж үйлдвэрийн салбартаа хийж буй хөрөнгө оруулалтаа хүчээр аяндаа Америкийг гүйцэн төрүүлэх болно. Тиймээс хятадыг хязгаарлаж хүчийг нь солируулахгүйгээр Америк дээр нь үлдэх боломжгүй юм. Сүүлийн хэдэн 10 жилийн хугацаанд Америкийн бодлогын баримт бичгүүд болон энэ удаагийн стратегич үнийг өгүүлж байна. Баримт бичгийн үлдсэн хэсэг нь ердөө энэхүү төлөвлөгөө хэрэгжүүлэх арга замуудыг шинжилсэн хувилбар байлаа. Стратегид орцсон Америкийн амин чухал үндэсний ашиг сонирхол дараах зүйл багтжээ. Латин Америкийн тухайд харт тамхитай тэмцэх нэрийн дор баруун хагас бөмбөрцөг ноёрхох гэхдээ эцэстээ Латин Америк орнуудыг тусгаарч тогтсон гадаад бодлого явуулах, ялангуяа бүс нутгийн бус өрсөлдөгчд буюу Орос хятадтай хамтран ажиллахыг таслан зогсоох зорилготойгоо хүлээн зөвшөөрсөн байна. Энэтхэг номхон далайн тухайд Америкийн бүс нутгийг чөлөөтэй нээлттэй байлгаж, далайн тээврийн чухал замууд нийлүүлэлтийн сүлжээ болон стратегийн түүхийдийн хүртээмжийг хамгаалахыг эрмэлзэж байна гэжээ. Гэвч эдгээр далайн замаар дамжин өнгөрч буй ачаа тээврийн дийлэнх хувь нь хятад руу явж байгаа юм уу? Хятадаас гарч буй тээвэр байдаг. Тиймээс Америкийн Аз номхон далайн бүс нутагт ялангуяа өмнөд хятадын тэнгис тэгж буй зэргийн хүчээ цуцаалах үйлдэлүүндээ хамгаалах биш, харин хятадыг эдийн засгийн хувьд боомлох далайн бүсэлт хийх бэлтгэл юм. Америкийн шинэ стратеги дурддагч буур чадвартай дайсан гэдээ Орос хятад хоёрыг хэлж буй тодорхой баримт бичигт хятадын далайн тээврийг боомлох зэвүүдийг тогтоохоор зорж байна. Үүнийг алсын бүсэлт гэж нэрлэж байгаа бөгөөд энэ хятадын пуужингийн системийн тусгалаас гадуур бүсэлт хийх тактик юм. Энэхүү стратегид Япон, Филиппин болон хятадын арлын мууж болох Тайвань нь хятадыг хязгаарлах бүслэн анхт Америкийн хувьд асар ач холбогдолтой болохыг харж болно. Шинэ баримт бичигт Япон зэрэг улсуудтай хамтран ажиллах нь зайлшгүй чухал хэмээн голчлог өгүүлжээ. За энэхүү стратегийн баримт бичигт ордож буй нийлүүлэлтийн сүлжээ болон стратегийн түүхийдийн тухай заалтууд нь үүндээ хятадаас эдийн засгад бүрэн хамааралгүй болох зорилготой юм. Өөрөөр хэлбэл нөгөө decoupling гэсэн үг. Зорилгоо хятадыг далаагаар бүслэн боомлох үед Америк эдийн засгийн аж үйлдвэр цохилтөрхөөс үрдүүлсэн сэргийлэх. Тактикийн тухайд бол хятадаас салах үйл явц Америкт хүндрэлтэй байх ч нэгэн салж чадвал энэ Америкийг давуу тал болно.
Учир нь бүсэлтийн улмаас Хятадын эдийн засаг сүрч байхад Америк эдийн засаг үнд хүртэхгүй үлдэх юм аа гэд. Энэ бол тэдний боловсруулалтын төлөв байжээ. За Европын Оросын тухайд гэвэл Америк Европын эрхчлэн аюулгүй байдлыг хамгаалахад холбоотнуудаа дэмжинэ гэж байгаа ч бодит байдал дээр өөрөө Европын аюулгүй байдлыг алдагдуулсан. 2014 онд Украиныг төрийн эргэлтийг зохион байгуулсан Трампын эхний засаглалын үед Украиныг зэвсгэлсэн. Одоогийн байдлаар Украинд итгэмжлэгдсэн дайнаа Оросын эсрэг үргэлжлүүлсээр байна. 2014 оноос өмнө Европчууд Оростой нэгт хамтран ажиллаж хямд эрчим хүч авч аж үйлдвэрээ хөгжүүлж байсан. Гэвч Америк Украиныг ашиглан энэ харилцааг зориуд тасалж Европыг Оросоос хөндөрүүлэхээр хүчээр шахсан. Одоо энэ баримт бичгтээ Америк өөргөө энэ бүх зөрчилийг шийдвэрлэх гэж буй төвийг сахисан зуучлагч мэтэр харуулж байгаа нь улаанд сайн худал хуурмаг зүйл юм аа. За энэ хүү баримт бичгээр Америк дэлхийн ойрлолоосоо татагдж ухарч байгаа хэрэг биш, харин Латин Америк хэсэглээд Еврац хүртэл дэлхийд даяар өөрийн хүсэл зориг тулахаар улаарч байна гэнэ. Үүний тулд эдийн засгийн тариф хориг арга хэмжээг хэрэглэн цэргийн хүч чадлын тухай технологийн давуу тал алсын бүслэлтийн мөн арчлыг дэмжих үндсэн сан болон Америкийн тусламж агентлаг буюу USAID-г ашиглан төрийн департаментын дор нууцаар үйл ажиллагаа явуулж бусад орны дотоод хэрэгт оролцох замаар зорилттой хүрэхийг зорж байна гэнэ. За эцэст нь итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу Burden Sharing гэсэн тактикийг тусгасан. Үүндээ бид манай засгийн газрын зохион байгуулалт дэмжлэг дор ачааллыг хуваалцах сүлжээ байгуулна гэж заасан. Энэ нь Америк нэгдсэн улсын өөрийн хяналтад байдаг улсуудыг нэгтгэж тэднийг тодорхойлсон дайснуудах эсрэг гар хөл болгон ашиглана гэсэн үг юм. За эдийн засгийн албадлага ба шинжилэл нэртэй шахалт Америк энэхүү сүлжээнд бусад улсуудыг нэгтгэхийн тулд эдийн засгийн хөшүүргийг ашиглана. Тухайлбал тариф болон хориг арга хэмжээгээр айлган сүрдүүлж өөрийн талд оруулна. Тухайн улсуудад Америк эрх ашигт нийцсэн шинжилгүүдийг тулгаж урт хугацаанд тогтвортой байдлыг хангах нэрээр өөрийн хяналтад байлгана. За энэхүү стратеги нь Америкийг өмнөх шиг хүчээр тарамдуулахаас сэргийл дайснуудаа илүү үр дүнтэй эсэргүүцэх боломж олгоно гэж үзэж байна. Тиймээс Америк холбоотнуудаас татгалзаж байгаа биш, харин тэдний өөрийн гадаад бодлогын зорилгод ашиглах ачаал хуваалцах сүлжээнд илүү чанга хөлж оруулж байна. Энэ нь Америкт ашигтай боловч сүлжээний гишүүн орнуудын хувьд асар их зардал эрсдэл дагуулна. За дараагийнх нь Европыг золиослох жүжиг гэсэн юм хэсэг байна. Үүндээ Америк болон Европын орнд данцав гарсан мэтэр харагдаж байгаа ч үндэ энэ жүжиг юм. Үүний цаад зорилго нь Европчуудад Америк биднийг орхиж байна гэсэн айдас төрүүлэх. Ингэснээр Европын ард түмнийг нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд таньж тэрхүү мөнгөд цэрэг аж үйлдвэрийн салбарлуу чиглүүлэх, Оростой сөргөлтийг зөвшөөрлөхөд оршно гэнэ. Батлан хамгаалахын сайд PTX-д өнгөрсөн 2 дугаар сард Европ тандаж та нар Украины асуудалд 20 дахин их хүчин чармаалт гаргах ёстой. Энэхүү итгэмжлэгдсэн дайны бүх эрсдэл үр дагаврыг та нар өөрсдөө үр. Ингэж байж бид номхон далаад Хятадыг хязгаарлахад анхаарлаа хандуулж чадна гэж хэлж байсныг санаж байгаа байх. Америк Оростой хийж буй дайных үр дагавраас өөрийгөө холдуулж бүх зардлаа Европоор төлөвлөхийг л хүсэж байна гэдэг. За энэхүү 2025 оны Америк үндэсний аюулгүй байдлын стратеги нь Америк дэлхийд ноёрох ирмэлцлийг хэвээр хадгалж буй тод илэрхийлэл юм. Баримт бичигт Бээжинтэй эдийн засгийн харилцаа ашигтай байх тухай гоё үгс дурдсан ч цаана Хятадын эрг орчмоор цэргийн бүсэлтийг гүнзгийрүүлэх төлөвлөгөөгөө маш нарийн боловсруулсан байна. Түүнчлэн Украины мөргөлдөөний хурдан зогсоохыг хүсэж байна гэх боловч НАТОгийн зардлыг нэмэгдүүлж Европыг Оросын эсрэг бие даан хамгаалах бэлтгэхийг шаардаж байна. Энэхүү баримт бичиг нь өмнөд хэдэн 10 жилийн өмнөх Вольфовицын номлолын орчин үеийн хувилбар юм. 1992 оны Вольфовицын номлолд Америкийн үндсэн зорилго нь ямар ч өрсөлдөгч бүрэн шинээр гарч ирэхээс сэргийлэх гэж заасан байдаг. 2025 оны стратегич мөн адил манай ашиг сонирхол занал хийх үе цулс альч бүс нутагт бий болохыг Америк нэгдсэн улс зөвшөөрөхгүй гэж удагүүлжээ. Энэ нь зөвхөн Америкийн хил залгаа бүс биш, дэлхийн альч өнцөгт Америкийн ойрхлыг орлох том хүчин, том гүрэн гарч ирэхийг эсэргүүцнэ гэсэн үг юм. Товчондоо энэхүү шинэ стратеги нь Вольфовицын номлол буюу өрсөлдөгчийн устдах хуучин бодлого, цэргийн хүч буюу урд өмнө байгаагүй хөрөнгө оруулалт, ачааллыг хуваалцах буюу холбоотнуудаараа зардал эрсдэл төлөвлөх тактик гэсэн ийм 3 чиглэлээр ажиллахаар төлөвлөсөн гэсэн үг байна. Энэ бүхнийг МАКА буюу Америк дахин агуу болгох гэсэн шошготойгоор дахин савлаж тэтгэхийн нийт зарж байна хэмээн энэхүү судлаач бичжээ. Энэ талаар цааш нь судлалыг үзвэл New Atlas хэмээх энэхүү сувгаар орж үзэж болох нь байна. За Америкийн бас нэг хурандаа Дуглас Макгрегор Европын глобалист элитүүдийн мухартал ба НАТО бодит байдлаа гэсэн нэвтрүүлэг саяхан Крис Такертэй хийж ярьсан байна. За Украины талаар хурандаа Макгрегор юу гэж ярьсан бэ гэхээр дайны үр дүнд ямар ч хэрэгэлзээ байхгүй. Гэхдээ бидний гол асуудал бол ерөнхийлөгч Трампын мухартлаас гарах мандат үзүүлж чадахгүй байна. Тэр дэлхийн цорын ганц супер гүрний өдөртөгчөөр ганц уцтаад бүгдийг шийдэж гэн гэсэн бодит бас хүлээлттэй ирсэн. Трамп Орос улсын өрн гэсэн ашиг сонирхолтой гэж хэлж байсан ч удалгүй неокон болон глобалистуудын зохиосон Орос улс сул дорой байна. Тэд сая хүн алдлаа гэх мэт утгагүй бодол ярианд итгэж түүнийгээ давтдаг болсон. Тэр
Хэрэг би Орсын эсрэг хоргийг цуцалчих бол тэдний ялтыг урамшуулсан мэт харагдана гэж имэж байна. Энэ бол маш тэнэг бодол. За Европын дайныг санхүүжүүлж чадах уу гэхэд тэр нэгдүгээр Европын орнуудад мөнгө байхгүй, хоёрдугаар тэдний ярьж байгаа зэвсэг техник нь олон жилийн дараа л ирнэ. Украины асуудал ийм утгагүй байдал байхад Трамп анхаарлаа Венесуэл руу хандуулж эхэллээ. За сайн мэдэн гэвэл тэр Европын ард түмэн шаардлага тайлж бодит байдлыг ухаарч эхэлж байна. Би Германд олон жил амьдарсан хүний хувьд дэлхийд германчууд Оростой дайтах хүсэхгүй байгаагаа ойлгосон. Орос тэдний хүссэн шиг тэм төгс улс биш байж болох ч тэд өдөршөнгүй хамгаалт хийх ёстой тийм дайсан улс бол биш юм аа. Бүр Польш ерөнхийлөгч хүртэл бид Украин руу зэрэг илгээхгүй гэж мэдэгдэж байна. Учир нь тэд Украины дөрөв төвц өмсүүлж явуулсан 10,000 орчим хүнээ тэнд хэдийн алдсан. Польшийн ард түмэн Оростой дайн хийхийг хүсэхгүй байна. Төвчээр хэлбэл Европын ард иргэд өөрсдөө өдөртөгчдөөс хамаагүй төрүүлцэтгэж бодит байдлыг харж чадчих байна гэнэ. Европын нэгч глобалист удирдагч өөрийнхөө буруу бүлээн зөвшөөрч чадахгүй байна. Тэд бүтлгүүтлээ бүлээн зөвшөөрөхөөр оронд Орос сул байна, жаахан шахвал нуурна гэсэн худал яриагаа үргэлжлүүлсээр байна. Гэвч үр дүнд нь Оросын цэргүүд өөрсдийн аюулгүй байдал бүрэн хангад дуусах хүртлээр баруун зүг урагшласаар байх болно. Орос улс Украинд үндэсний аюулгүй байдлын хууль ёсны ашиг сонирхолтой. Бид Мексикт бас ийм зүйл болохыг зөвшөөрөхгүйтэй адил тэд ч хил дээр зэвсгэлсэн улс, зэвсгэлсэн дайсагнас улс байх зөвшөөрөхгүй. Гэвч Европын эдийн засгийн уналтанд орж амьдралын түвшинд ороодч байна. Удахгүй Европ даяар 1848 оног шиг том хэмжээний хувьсгал гарч магадгүй. Бүр хамгийн номхонд дуулууртай Англид ч ийм хувьсгал гарч магадгүй гэнэ. НАТОгийн тухайд тэрбээр НАТО анхнаасаа л ийм сул дорой байсан. Солонгосын дайны дараа НАТОг байгуулагдахад Америк, Британий цэргийн хүч зөвлөлтийн дайралтыг зогсоож чадахгүй тодорхой байсан. Тэр үед л хүчрхэг эдийн засгтай хүчрхэг Германы айрамгүйгээр Оросоос хамгаалах боломжгүйг ойлгон баруун Германы айрамыг Бундесвэрийг байгуулж байв. 1970-ад онд Москва, Вашингтон хоёр цөмийн дайн бол харилцан бие биенээ устгах аюултайг ухаарсан. Нэгсний үед цөмийн зэвсгийг хязгаарлах хэлцээрүүд хийгдсэн мөргөлдөөний эрсдлийг бууруулсан юм. Өнөөгийн Орос орн бол бидний эвлэршгүй дайсан биш, гэвч эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд Оросыг дайсан болгож харуулах нь глобалистуудад амин чухал хэрэгцээ болоод байна гэнэ. За 2026 онд энэ дайн хэрхэн дуусах вэ хэмээн Такер Карлсоныг асуухад хурандаа Макгрегор Украины харим задарт 1.8 сая зэрэг амин хүрсэн гэсэн тооцоо бий. Оросууд одоо Одесса, Харьков болон Днепр мөрнөөс зүүн тийш бүх газруудыг хяналтанд давхар шийдсэн. Бид болон Их Британий MI6 тагнуулын газар Зеленскийг эрх мэдэлд байлгахын тулд хөлсний цэргүүдийг санхүүжүүлсээр байна. Гэвч эцэст нь Европ, Герман, Польш зэрэг улсууд Оростой ширээний арцууд тохиролцоо төрхөөс өөр аргагүй болно. Оросын дайныг өөрийнхөө нөхцөлөөр дуусгах болно. Учир нь тэдэнтэй хинч дипломат замаар ярилцахгүй байгаа учраас тэд урагш давшсаар байх болно хэмээн хэлсэн байна. За Европын холбоо болон Хятадын харилцаа бас жаахан хурцтмал байна. Тэр дундаа Литв улс Хятадын харилцаа маш хурцтмал болжээ. За энэ тухай мэдээг хүргэе. За юу ч дэлбэрсэнгүй, ямар ч хориг зарласангүй, аль биесны мэдгэлж гарсангүй. Гэтэл Литв улс Хятадын улс төрийн газрын зургаас устсан юм шиг алга болвоо. Цэвэрхэн агшин зурт эргэлт буцалтгүйгээр нэг л өглөө экспортлогч системд нэвтрэхэд тэдний улс тэнд байсангүй. Блоклогдоогүй анхааруулга аваагүй зүгээр л байхгүй байв. Далайн эрх төлөг онгоцод хурдаасаа харууллаа. Учир нь дүрм өөрчлөгдсөн хинч тэдэнд хэлээгүй. Үйлдвэрүүд ажилласаар байв. Учир нь зогсох тушаал хизээч хэрэггүй. Засгийн газар юу болж байгааг ойлгох чиг зур тэрхүү шийдвэр аль хэдийн бомбд төмөр зам гэрээлцэл цалин эцэр дамжинд харгасан байлаа. Энэ бол хүчээр шийдэгсэн хэрэг биш, харин системээс хасах замаар өгсөн шийтгэл байв. Хамгийн аюултай нь Хятад улс ийм үйлдэл хийсэндээ биш, харин яагаад гэдгийг тайлбарлах шаардлагагүй байсанд оршиноо. Литв улсын бараа бүтээгдэхүүнийг тэрвэрлэж явсан хөлөг онгоцууд бомбт нэвтрэх зөвшөөрөл эрх хэсгийг мэдхгүй далайд гацлаа. 20,000 лонх ром дарс далайн хүүтэн агуулгад төлдөж 50,000 тонн сүм бүтээгдэхүүн хугацаанд ус төхөж хөлөг онгоцууд буцаас өөр аргагүй болов. Блумбергийн тэмдэглэснээр Литвээс Хятад руу гарах экспорт 2020 онд 300 сая евро байсан бол 2 жилийн дараа ердөө 40 сая евро болж буурчээ. Жижиг үйлдвэрүүдийн хувьд энэ зүгээр нэг худалдааны уналт биш, харин бүтцийн өөрчлөлт байлаа. Ямар ч хилцээр уулзалт мэдээлэл хийлгүүгээр 6 хууль эрхлэлийн дотор бүхэл бүтэн бизнесийн салбарууд ууршин алах болов. Юун түрүүн Литвийн хятад техник хэрэгсэл ашигладаг үйлдвэрүүд хамгийн түрүүн цогцолтод өртлөө. Хятад инженерүүд виз авч чадхаа болсноор тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг зогсов. 2025 оны ихэнх гэхэд дампуурлын өргөдөл давлгаа мэт нэмэгдэж эхний хагасжилд 300 гаруй аж ахуй нэгж үүдээ барьж 8,000 гаруй ажилчин гудамжинд гарчээ. 2021 оны сүүлээр дипломат харилцаа буурснаас хойш элчин сайдын яамд хамгийн бага хүчин чадлаар ажиллаж эхэлсэн юм. 2025 оны 5 сар гэхэд Хятадын сүүлчийн дипломат ажилтан Литвээс гарч явсан бөгөөд Вильнюс дахь Хятадын элчин сайдын яам эзгүрч хоцров. Хамгийн эмгэнэлтэй Хятадд саатуулагдсан Литв улсын иргэд өөрийн засгийн газартайгаа холбоо барьж чадхаа байв.
Дипломат төлөөлөгчийн газар байхгүй тул хууль зүйн тусцаа үзүүлэх ямар ч сувг үлдсэнгүй. Гэр бүлүүд мэдээ хүлээсээр харин төр засаг нь юу ч хийж чадахгүй мохортолд орчээ. Энэхүү хоёр улсын хагаралын үндсэн 4 жилийн өмнөх нэгэн шийдвэрт оршин 2021 онд Вильнюс хотод Тайваны төлөөлөгчийн газрыг нэгтгэж дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн Тайпей гэдэг үгний оронд өөр үг сонгосон юм. Бээжин үүнийг нэг хятад зарчмыг ноцтой зөрчил үзэл гэж хүлээж авчээ. Үүний дараа шууд мөргөлдөөн болоогүй. Энэ нь логистик, гайлын систем төмөр замаар дамжин алгуурах өрнөсөн юм. 2020 онд Литвээр дамжин өнгөрдөг гэсэн 600 гаруй ачааны галт хэргийн зам чиглэлээ чимээг өөрчилж үндэсний төмөр замын ачаа тээвэр нь 40% буурав. Клапеда бомбтой ачаа хэрэглэлт нь 21% багасжээ. 2024 онд тохирлын хэмжээ ихтгэсэн тул Литв улсын удирдлагууд харилцаагаа сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийлж эхлэв. Гэвч Бээжин хариу өгсөнгүй. Нийтийн мэдэгдэл хувийн дохио Европын холбооны зуучлалт таг чиг чимээгүй хэвээр үлдэв. Литв улс Балтикгүйгээр харилцаа сэргээх хүсэж байгаа бол Хятад улс харилцааг сэргээхээс өмнө Балтикийг шаардаж байна. Энэхүү мохортол нь Литв улсыг геополитикийн өвдөрөлт буцалтгүй өөрчилж орхиж байна. Орчин үеийн их гүрний хүчинхүү ажиллаж байна. Тэд Буулчукийг албаттдаггүй харин системийг таньгүйгээр урьдчилахад сургадаг юм аа гэнэ. За энэхүү Литв Хятад хоёрын харилцаанд иймэрхүү өөрчлөлт гарчээ. За тэгсэн чинь энэ зур дахиад л дайн уу хэмээн Германы залуус цэргийн алба эргийн эрхийг эсэргүүцэж байна гэнэ. 12 дугаар сарын ихэр Берлин хотын гудам залуучуудын дуу хоолойгоор дүүрлээ. Тэд хичээлийн танхимдаа суухын оронд цэргийн алба эргэн сэргэж байгааг эсэргүүцэн чагссан байна. Насанд хүрэх төгсч буй шинэ үеийнхний хувьд хугацаа тооллого хэдийн эхэлжээ. Ирэх оны 1-р сараас эхлэн Рубен Нева нарын адил олон мянган герман залуус цэргийн албанд татагдах боломжтой нэрсэн жагсаалтад бүртгүүлэх үүрэг хүлээж байна. Тэдгээр залуусын төлөөлөл би фронт руу явах уугүй гэдэг өөрөө шийдэж чадахгүй байгаа маань үнэхээр зөвүүцмээр юм. Залуучууд COVID-19 болон төрийн бус татвар шийдвэрүүдэд хамгийн их нэрвэгдсэн. Гэтэл одоо үүн дээр нэмээд биднийг дайнд явуулахыг хүсэж байна. Энэ бол утгагүй эрх хэмээн герман залуусын төлөөлөл байр сууриа илэрхийлж байна. Берлин хотын захиргаа цэргийн албыг сайн дурын үндсэн дээр сэргээхээр санал өгсөн ч нэгэн аюултай заалт оруулсан залуусыг хамгийн ихээр түгшиж байгаа нь хэрв сайн дураар эцэгчдийн тоог хүрэхгүй бол цэргийн албыг албатан хэлбэрт шилжүүлэх тухай заалт юм. Мюнхен зэрэг томоохон хотуудад цэрэг татлагын эсрэг хороонууд байгуулагдаж эхлэв. Тэд дайны дайчлаганд үгүй гэж хэлцгээе гэсэн уриалал оцсон байр чагсаалт цуглаан зохион байгуулж байна. Чагсагчдын нэг тим Герман улс одоо дахин нэг өөр дайнд оролцоос эсвэл дайн эхлүүлэх чадвартай болоосоо гэж би хүсэхгүй. Цэргийн албыг сэргээж байгаа нь бидний зэвсгэлээр хөөцөлдөх алхам руу түлхэж байна. Бид хүсээгүй дайнахаа их бууны тэжээл болохыг зөвшөөрч чадахгүй гэжээ. Цэргийн алба иргэн ирж байгаа нь Орос улс Украинд халдсанаас хойш Герман улс эрчимтэй зэвсгэлж байгааг илэрхийлэл юм. Энэ нь 1970-аад оны хүйтэн дайны үеийг санагдуулж байгааг Ахмад үеийнхэн хэлж байна. Тиймээс өнөөдөр залуус цөмийн бөмбөг юм уу дайнд итгэхээс өмнө хэрхэн хурдан Германаас цагаачлан гарах вэ хэмээн асуудаг болжээ. Германы засгийн газар Бундесвер буюу зэвсэг түвшинхээр бие бүрэлдэхүүнийг 200,000-аас давуулж дайны үеийн нөөц бүрдүүлэх зорилго тавиад байна. Эсэргүүцэлтэд тулгарсан армийнхан өөр дүн байгаагүй сурталчилгааны товтлогоо эхлүүлжээ. Энэ хүрээнд тэд цэргийн албан агчдын сарын цалин 1800 еврогоос 2700 евро болгож 50% нэмэгдүүлв. Техникийн их сургуулиудын хөдөлмөрийн армаг дээр офицерууд ирж инженер залууст батлан мал салбарт карьер хөөх боломжийг сурталчилж байна. Зарим залуус үүнийг боломж гэж харж байна. Армийн сурталчилгааг Германд олон нийтийн сүлжээнд маш идэвхтэй өрнөж байгаа бөгөөд 2024 онд 50,000 залуус цэргийн албанд бүртгүүлсэн нь өмнөх оноос бараг 20% өссөн үзүүлэлт юм. Германчуудын олгон цэргийн албаа сэргийх дэмжиж байгаа зөвхөн 2024 онд л ихэд 3,000 гаруй хүн үзэл бодлынхаа улмаас цэргийн албанаас татгалзах хүрээлэл гаргасан ажээ. За энэхүү Германд цэрэгжилт өрнөж байна. За тэгсэн Америкт эдийн засгийн байдал бас тэмч таатай биш байна гэн. Америк дотгоо маш олон иргэд нь улс орноо орхинд өрөх үү эсвэл нийгмийн томоохон бослох тэмцэл гаргах уу гэсэн хоёр сонголтын өмнө тулгарч байна. Энэ бол зүгээр нэг таам биш өнөөдөр Америк айл өрх бүрийн галтгоонд өрнөж буй яриа бод тэмдэглэл юм аа хэмээн Америк блогчд ярьж бичиж байна. Эхний асуудал эрүүл мэндийн даатгалтай холбоотой ажээ. За нэгэн хувь хүн өөр амьдралаас жишээ татсан байна. Эхнэр бид гурван эрүүл мэндийн даатгал сарын $1150 байснаа гинэт $2100 болж өсөв. Бүх зүйл нүд ирэмхийн зур үнэн тэнгэр татаж харин чанар нь өдрөөс өдөрт муудаж байна. 2025 оны Америкт сая хүмүүсийн амьдрал өөр төмөрхөөсөө дордож байгаа гол шалтгаан нь юм. Ганц бие орлоготой өрхийн хувьд сар бүр $1000 зөвхөн эрүүл мэндийн даатгал төлнө гэдэг бол дэндүү хүнд. Хүмүүст мөнгө алга, банкудад ч мөнгө алга, юм сүнхээр аимшигтай болж эхэлж байна юм ярьж байна. За тэгсэн хүмүүс үеийн хоорондын ялгааг мөнгө гаргаж ирсэн байна. Бүүмрүүд болон миллениалуудын хэн илүү амар амьдэрсэн бэ гэн. 1990 оны 30 настай залуу 2025 оны 30 настай залуу хоёрыг харьцуулж үзье. 90 онд өрхийн дундаж орлого $30,000 байсан ч зардал нь гайгүй байлаа. Харин тэгтэл 2025 оны 30 наснууд
сар бүр $2000 хасах баланстай амьдарч байна. Үүнээс болоод тэд байр түрээс чадахгүй хүүхд төрхөө хойшлуулж байна гэнэ. Үүний хажуугаар корпорациудын шунал болон бизнесүүдийн шунал маш их нэмэгдэж байна. Жишээ нь McDonald's компаниг авч үзье. Тэд өнгөрсөн жил $8 тэрбум цэвэр ашиг олсон. Тэд ажилтан бүртээ жилд $70,000 цалин өгөх бүрэн боломжтой бөгөөд тэгсэн ч гэсэн гүйцэтгэх захирал нь саятай эвэрүүлтэн. Тэд өгч чадахгүй биш харин өгөхийг хүсэхгүй байна. Хэрв таны бизнес ажилчдаа амьдралд нь хүрэлцгүй цалин өгч чадахгүй байгаа бол тийм бизнес орчин тогтнох хэрэггүй. Энэ бол амжилт биш харин хүмүүсийг мөрч замаар хийж буй мөлчлөг юм. Ажилчид нь хоолны мөнгө зүтгэж байх захирал нь $200 сая урамшуул авч байгаа нь эдийн засгийн зам биш харин хяналтгүй шунал юм а хэмээн Америкчууд ярьж байна. За тэгээд Америкчууд энэ тойрогоос гарахын тулд ир шийдэмгий алхам хийж байна. Том байшин, үнэтэй машин, брендийн цүнхнээс татгалзаж нэг өөрөө байранд амьдарч зардлаа хэмжиж байна. Гэхдээ энэ хүмүүс солд ороод биш харин энэ систем тохирохгүй амьдралаар амьдарч залхасных юм а хэмээн Америк блогчд ингээд бичиж ярьж байна. За дараагийн мэдээ бол Pax Judaica буюу дэлхийн шиндэг журам бидний мэдхгүй их төлөвлөгөө бий юу гэнэ. За дэлхийд дахинд өрнөж буй цэрэг улс төр геополитик үйл явдлуудыг анхааралтай ажиллуулах хоорондоо ямар ч холбоогүй юм шиг санагдаж болох ч цаанаа нэгэн том зорилгонд орногдож явах магадaltaй юм. Үүндээ бид энэхүү нийтлэлтэй бид ойролцоогт орнодох Израилийн ойролцоог тогтоох Pax Judaica төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй авч үзье. Америкийн терроризмын эсрэг дайн яагаад Лив, Ирак зэрэг Аль-Каидатай шууд холбоогүй орнууд руу чиглэсэн бэ гэдгийг олон хүн мэдэхгүй үлдсэн. Хэрв үүнийг их Израиль төсөл хэмээх өнцгөөс харуул асуулт тодорхой болно. Энэхүү төлөвлөгөөний гол зорилго нь Израилийг ойролцоогт орнодох цорын ганц хүчрэг гүрэн буюу Pax Judaica болох явдал юм. Өнөөдөр Америк улс Иран руу довтлохоор занлахиж байгааг учир мөн л үнэтэй холбоотой. Израиль улс өөрийн хамгийн том өрсөлдөгч болох Ираныг тоглоомоос гаргаж бүр мөс устгах шаардлагатай гэж үзэж байна. Ингэсэн цагт Израилийн ойролцоогт орнодох нь ойрхол цаад болох хүчтэнд үлдэхгүй юм. За ингээд дэлхийд дахинд болж байгаа үйл явдлуудыг харах юм бол ойрын 10-20 жил дэлхийн улс төрийн тавцан дараах үйл явдлууд өрнөхөөр харагдаж байна. Нэгдүгээрт нь Европын уналт. Европ нэг талаас Оростой дайчиж нөгөө талаас дотоод иргэний дайнд нэрвэгдэж болцсохгүй байна. Хоёрдугаарт Америкийн хуваагдал. Америкийн дотоодод хагарал үүсч дээд зэгтээ хурц иргэний мөргөлдөөн гарнаа. Улмаар Америк Венесуэл болон Өмнөд Америкийн орнууд руу довтолж нөөц болцоогоо шавхах болно. За гуравдугаарт Азийн зөрчил. Хятад, Япон, Энэтхэг зэрэг орнуудын донд мөргөлдөөн үүсэж Америк Хятадд далайн бүслэлт хийх замаар эдийн засгийг төлөвлөхөд оролдоно гэнэ. Дөрөвт нь Америк ба Ираны дайн. Энэ дайн хоёр улсыг хоёулын сулруулна гэвч энэ нь Израилийн хувьд ашигтай. Америк ойролцоогт орноос гарахаас өөр аргагүй болоход түүний бүх цэргийн нөөц хяналт Израиль мэдэлжилчнэ гэнэ. За дэлхийд даяар инхүү иргэний дайн мөргөлдөөн болж байгаа үед Израиль улс том гүрэн болон дэлхийн санхүү технологийн төв болон тодорно. Технологийн том байгууллагууд болох Google зэрэг компаниуд тийш нүүж дэлхийг хянах сүлжээгээ байгуулна. Орос болон бусад улс орнууд өөрсдийн нөөц баялгаа арилжаалахын тулд Израильтэй гэрээ байгуулахаас өөр аргагүй болно. Израиль улс дэлхийн худалдааны зангилаа болоо өөр нь Израилийн тагнуулын алба мусаа дэлхийд даяар замраагүй байдал үүсгэж тэрхүү өмнөөс ашиг олох замаар хүчээ цуцаатгана гэнэ. За эдгээр таамаглууд эндүү хар бараам утгагүй мэт санагдаж байж болох ч би 3 зүйлийг өөртөөс асуух хэрэгтэй. Энэхүү таамаглал өнгөрсөн үйл явдлуудыг тайлбарлаж чадчих байна уу? Өнөөдөр болж буй зүйлстэй нийцэж байна уу? Ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж байна уу? Цаг хугацаа харуулнаа хэмээн энэхүү олон улсын харилцааны судлаач профессор иржээ. Товчхондоо хэлэх юм бол өнөөдөр дэлхийд болж буй үйл явдал бол Израиль улс дэлхийн их гүрэн болох гэж тэмүүлж байгаатай холбоотой үйл явдал юм а хэмээн тэр тайлбарласан байна. За үгээр энэхүү технологи политиктэй холбоотой энэхүү подкастаа өндөрлөө. Нэлээд удаан бичлэг болсон байх. Анхаарал тавьж үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.